Морин хуур Tower компани нь морин хуурын хэлбэр үхий 309 м өндөр морин хуур цамхаг сүндэрлүүлэн цогцлох төсөл санаачилсан юм. Морин хуур цогцлбор сүндэрлэн болсноор монголчуудад өөрсдийн түүх соёл өв уламжлалан хэрхэн хадгалж дээдлэн хүндэтгэж явдаг сайхан боломж ирэх юм. Дэлхийн улс орнуудын соёлын болон техникийн хурдастай өрсөлдөөнд морин хуур цамхаг Монгол улсын өрнөнд дэвжсэн өнгө төрх түүх соёлын хосгүй туйр болгохын дамжгүй. Улсынхан хамгийн өндөр сүндэрлэх морин хуур цамхаг Улаанбаатар хотынхон зүрхэн тушаа барилах төв цэнгэлдэхийн наран ургах зүгт соёлон босох юм. Морин хуур цамхаг нь сар буюу их виний хэсэг орчин тойрны 360 хэмээр бүхэлдэн толдох зоогийн газар хуурын чихний хэсэгт байрлах алсыг харах тунгалаг тавцсан иш гэсэн дөрвөн хэсгээс бүрдэн. Хуурын их виний хэсэг нь нийтдээ 30 давхар барилгатай тэнцэн. Үүн Монголдон хамгийн мэрэгжилинд тооцогдох үйсэн 1008 хүний суудлын үхий морин хуурын чуулган концертын танхим, уран зураг үзэсгэлэнгийн танхим, хүлээн авалтын их танхим, худалдаа үйлчилгээний цогцлбор, олон улсын зэрэглэл өндөр офис, лофт офис, их хаатын болон түүхэн удирдагчдын нэрмжит номын сан, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, өндөр зэрэглэлийн зоогийн газар, Монголын түүхийн музей угсаатны үзэсгэлэн, генетикийн төв болон одон орны танхимууд байрлана. Хуурын ишний хэсэгт байрлах хос сахилгаан шатаар дээшлэн байгууламжийн гол хэсэгт орчноо 360 хэмээр толдох боломжтой өндөр зэрэглэлийн зоогийн газар байрлана. Хуурын чихний хэсэгт нийслэл хотоо бүхэлд нь харах боломж өгөхий тунгалаг шилэн тавцсан байна. Морин хуур цамхагийн гаднах үзэмж нь төгсөлгүй мөнхийн бэлгэдэл төмөн нас дахиагаар дүрслэгдэнэ. Монголынхон гэрэлт ирээдүйн эзэд хүүхэд залуусын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг өөрийн өв уламжлал түүх соёлоор бахархан дотоод гадаадын зочдын заавал зочлох газрын нэг болох нь дамжиггүй. Морин хуур цамхаг баригдсанаар Улаанбаатар хотын нэрийн хуудас болж цаашлаад Монгол улсын нүүр царай болох үйц барилга архитектурын ахин давтагдашгүй өвөрмөц зурлагийн бүтээл болох нь гарцаагүй.